За, шинжлэх ухаан танин мэдхийн од мөндөр сувгийн их Монгол улсын түүх нэвтрүүлэг маань эхлэхэд бэлэн болж байна. За, энэ хүн нэвтрүүлгийг Америк сургуулийн түүхийн багш Маратхан бид бүхэнд бэлтгэн өргөдгөө. Өдрийн мэндүргээ. За, өдрийн мэндүргээ. За, нэвтрүүлгийн маань дэмжин ажлагчаар спортын хувцсыг Америкаас ураатай. Заяа спорт шопын хамт олон маань ажиллаж байгаа. За, өнөөдрийн сэдв. За, өнөөдрийн сэдв бол 1206 оны эсхий туурхтны их хуралдаа гэдэг сэдв байгаа. За, тэгээ энэ бол өөрөө бол 13 дугаар зууны эхэнд 1206 онд бол их Монгол улс байгуулагдсан үйл явц нь өөрөө Монгол туурхтан эсхий туурхтан нэгэн дээвэр дор багтаж нэгдсэн нэгт улсаа байгуулсан. Энэ нь цаашдаа дэлхийд дахинд өөрсдийгөө таниулах, гадны улс орны одоо энэ халдлагаас өөрсдийгөө хамгаалах ер нь маш олон ач холбогдлолтой байсан л да. За тэгээ эдгээр ач холбогдлыг одоо ингээд мэдээж шууд ингээд 1206 онд их Монгол улс Чингис хаан байгуулчихсангүй. Яаж энэ бүхэн эхлэвэ? Ямар үйл замыг туулваа гэдэг зүйлүүд нь өөрөө амар онцгой ач холбогдолтой. 1189 онд хар зүрхний хөхнөрт хамаг Монголын хаан ширээнд өргөмжлөгдсөн Чингис хаан яг хамаг Монголын хаан өргөмжлөгдөж байгаа энэ үйл явцынхаа дунд л ер нь их Монгол улсын нэгдсэн улсын хаан болно гэдэгт итгэлтэй байсан байна. Тэр нь наан хамаг Монгол улсын хаан болж байхдаа дараагийнхаа үйл явдлаа харж чадж исэн гэсэн үг байгаа байхгүй. Энэ нэг юугаараа илэрхийлж байгаа юм бэ гэхээр хорч үсүүний хэлсэн үг байгаа шүү дээ. Би хэрвээ уучин би нэг зүүдлүү тэгээ одоо ингээ чи ирээдүйд ингээ улсын эзэн хаан болно. Чи улсын эзэн хаан болох юм бол намайг хэрхэн жаргах вэ гэл ингээд асууж байгаа энэ үйл явц. Тэгээ Чингис хааны хариулж байгаа тэр төмтийн ноён 30 гоо хатан гэж нэрлэж байгаа. Өөрөөр одоо мухлаа бас ингээ зайран тэнгэр буугаад ирээдүйд бол Чингис хаан улсын эзэн хаан болох нэ гэдэг энэ зүйлүүд нь бол Монголын нууцд овчоо судрын чуулганд гарч ирээд байгаа эдгээр үйл явдлууд нь ер нь цаашдаа бол Чингис хаан ганцхан хамаг Монголын хаан ширээнд суугаад угаасаа сэтгэл санаа нь ханахгүй. Цаашаага угаасаа явах байсан байна гэдгийг харж болохоор байгаа. Зөв мөхс бий бодоход тэгээд энэ нь бол ер нь би улсын эзэн хаан болох юм бол чамайг төмтийн ноён болгоё гэдэг ингээд өөрөө зам гарч байгаа энэ бүх үйл явдал бол ер нь яг одоо энд байгаа тэр 1189 он 1184 он хоёр янзаар хилээд байдаг. Тэгээ энэ цаг хугацаанд ер нь энд бол Монголд байгаа тэр 8 улс, Мэргэд улс, Хэрээд улс хамаг Монгол ер нь бол аль аль нь л ерөөсөө нэгдсэн нэг улсыг байгуулахыг зорж исэн ийм удирдагч нар гарч ирсэн гэдгийг бол тодорхой харж болж байгаа. За Чингис хаан Монгол урлалтны овг аймагуудыг нэгэн захиргаанд оруулж нэгтгэхэд өөрөөр хэлэх юм бол нэгдсэн нэг улс болгоход бол 1189 оноос хойшоо 1206 он гэхэр чинь 17 жилийн уйггүй тэмцэл урт удаан хугацааны олон аян дайн юм шаардлагатай байсан байгаа байхгүй. Багын янд жамуух, эцэг ван, тойрол, сачаа бихи, тайчуу, сэнгүүм, алтан, хучир, таян хаан гэх мэтлэнгээр ингээд одоо өрсөлдөгч нарын ингээд жагсаахан бол ингээд хүслийн жагсаалчиг амар олон хугацаа хууц гарч ирэх гэдэг байгаа байхгүй. Ингээд Тэмүүжин өөрийнхөө бас ойр дотны явсан нөхөтөн ч гэсэн өөрийг нь эсэргүүцэж исэн үйл явдал гэж байгаа. Жишээ нь одоо жамуух гүр хаан болж байгаа энэ үйл явдлууд. Гэх мэтлэнгээр энэ хугацаанд бол хэн үнэнч байсан бэ? Хэн эрх мэдлийн төлөө гэсэн шалтгаанаар нэгдсэн одоо Монгол улсын төлөөх тэмцэлд татагдан орж байгаа вэ гэдэг санаа байгаа байхгүй. Магадгүй зүгээр яг Чингис хаан өөрөө их Монгол улсыг байгуулах гэж байгаа, нэгдсэн улсыг байгуулах гэж штэ. Гэтэл жамууч гэсэн тийм бодолтой байж болно. Тэгэхээр яг нэг замаар нэг зүйл рүү хоёр өөр замаар яваад байгаа. Таян хааны бодол ч гэсэн тэр Хэрээдийн Ван хааны тойрлын ч гэсэн бодлууд нь бүгд л тийм болж таарад байгаа байхгүй. Тэгээ мэдээж энэ үед бол эдгээр дотроос хэн шалгарч гарч ирсэн бэ гэхлээр Исүхэ Баатарын хүү Тэмүүжин Чингис хаан. За Чингис хаан энэ тэмцлүүдийн дунд бол яг хэрэгтэй хүнтэйгээ маш ойр дотн харилцаатай байж чаддаг. Хүнийхээ хүчийг ашиглаж чаддаг, бусдын хүч нөлөө гэж юу байдгүй гэдгийг мэдэрч чаддаг. Анд нөхдийн одоо үнэнч сэтгэл гэж юу вэ гэдгийг бүгдийг мэдэрч байгаа байхгүй. За хуучин Овг аймгийн үе гэдэг ч юм уу яг л ийм үг байлаа шүү дээ. Ахаас дүүд гэдэг ч юм уу. Хотуула хаан алтан ах та одоо ингээд Хотуула эцгийн хаанд биднийг захирж явж исэн тул та хаан ширээнд цуу гэж хэлж байгаа. Энэ нь өөрөө Хотуула хааны үед алтан хүүн тайш цолтой байсан. Гэх мэтлэнгээр одоо жишээ нь Хадаан Амбгаа хаан хоёр одоо Хадаан тайш Хотуула хоёрын ч гэдэг ч юм уу Амбгаа хаан ширээнд цуухад Хадаан хүүгээ тайш болгосон. Гэх мэтлэнгээр энэ ургаас урагт эсвэл нэг ойр төрлийн ясан төрлийн хүмүүс, цусан төрлийн хүмүүс ийм одоо хүмүүсийг томилгоо байсан бол Чингис хааны хувьд бол анд нөхөр гэдгийг бол номер 1 тавьчихж байгаа байхгүй. Тиймдээ ч одоо буцаад нөгөө алтан хучир сачаа бэхээ тайчуу нарын алтан ургийн нөлөө бүхий ноёдуудын эсэргүүцэл энд одоо бас нэг гарч ирж байгаа үйл явдал болоод байна. За тэгээд
Чингис хаан бол яг хэрэгтэй цагтаа хүнтэй нөхөрлөж чаддаг байсан гэдэг. Энийний чинь хамгийн номер 1-т нь бол Ван хаан гарч байгаа. За Ван хааны засаглал бол ингээд мэдээж тухайн үед бол Ван хаан хэрэг ус те. Ер нь бол хамаг Монголыг ч гэсэн дээр татарыг ч гэсэн дээр ингээд нэлээд далаац өндөртэй улс төрийн амбиц айгүй өргөнтэй байсан байгаа байхгүй. Ер нь Хэрээдийн Ван хаан л асуудлыг шийдэжсэн үед байгаад байгаа. Жишээ нь 1189 онд тэр хар зүрхний хөхнөр гэдэг газар Тэмүүжин хаан дөргөмжлөгдөн гутаа 2 хүн дэлж байгаа шүү дээ. Жамхт дэлж гин, Ван хаан дэлж гин. Тэгээ Ван хаан бол те монголчууд эзэн хаангүй байж яаж болно гэл ингээ хэлээд байгаа. Гэтэл цаагаараа бол Ван хааны нөлөө хэр их байгаа вэ гэдгийг одоо та бүхэн хэдэн дугаар ярьсных те мэдж байгаа. За тэгэхээр энд Ван хаан одоо ингээд цаг хугацааны хувьд ингээд үе өнгөрөж байгаа юм шиг боловч Ван хааны дараа яг хинбэ гэдэг нь бол бусад язгууртнуудын хувьд онцгой шиг хэвэрүүлж байгаа байхгүй. Үнэхээр Сэнгүм хүүгээ дэвшүүлэх гээд байна уу? Тэмүүжинг дэвшүүлэх гээд байна уу? Жамуухыг гаргаж ирэх гээд байна уу гэдэг ч юм уу те. Ийм шалтгаан нь юу гэхээр энэ хоёр чинь нөгөө өсвөр насандаа Тэмүүжин, Жамух хоёр хоёулаа Ван хааны өргөнд өс төрнсөн. За тэгэхээр нэг улс засах эрдэм гэдэг ч юм уу те дайны бэлтгэл гэх мэтлэнгээр янз бүрийн сурж байгаа. Үүнээс гадна Сэнгүм ч гэсэн байгаад байгаа. За тэгэхээр эдгээр бүх юм нь бол цаашдаа бол яваандаа бол Ван хаан бол нэг арай өөр зүйл болсон уу. Сэнгүмийг өөрийнхөө өдөртөгчтэй явуулаад хожим нь хажуу талд нь одоо хамаг Монголоос Жамуухыг юм уу Тэмүүжин энэ хоёрын аль нэгийг нь гаргаж ирж агаад хүүтэйгээ хамтарсан те нэг ийм зүйл байгуулах гадсан уу гэдэг зүйл гарч иж байгаа байхгүй. За ингээд яваад итэл явцын дунд Тэмүүжин хамаг Монголын ихэнх хэсгийг захирч эхэлж байгаа. За гисэн хэдий боловч багын анд Жамух бол байсаар байгаа. Гүр хаан болчихсон. За тэгээ Жамуухчд ингээ байр суурь тавьж өгөхгүй байна л гэсэн үг шүү дээ тий. За тэгтэл тэрч бүхэл Ван хаантай илүү ойр дотн нь болж эхэлж байгаа шүү дээ. Хамгийн сүүл одоо тэр хүйтэн голын дайнасаа хойшоо тий. За ингээ Тэмүүжин бол өмнө нь Тэмүүжин Ван хаан хоёрын одоо ингээд хамтрал тий ингээ байсан бол задлахад бол Жамуухын нэр нь нэлээд орж иж байгаа. За яг л энэ үед л Тэмүүжин салсан ч гэсэн тэр тухайн үед байсан хамгийн хүчрхэг болох тий Хэрээдийгч тэр 8-ааныгч тэр уран мэх дайны тактик зал тий суу зал гэх юм. За иймэрхүү одоо аргыг хэрэглээд буулгаж авсан байгаа байхгүй. За ингэснээр Монголын нууц товчонд үлдснээр Тэмүүжин эртний анд Жамух сэцэн Гүр хааныг хороосныхаа дараа гэж сая их Монгол улсаа тунхаглан зарлах боломж хүрсэн. Монголын нууц товчонд тийхүү эсхий тургатан улсыг ингээд шулуутхан нэгтгэж барс жил онон мөрний ихэнд хорон цуглуулж 9 хүл цагаан туга босгон залаад Чингис хаанд хан цолыг тэнд өгөв. Мухла Гован нэр цолыг тэнд бас өгөв гэж байгаа байхгүй. Тэгээ зэвийг тэнд 8 улсын хүчлэг хааны араас нэхүүлэхээр цэргэлүүлэн мордуулв. Монголжин улсыг төвшдгөн цэгцэлж дуусаад Чингис хаан зарлиг болохдоо улс байгуулан явцгаасан хүмүүст мянган хувааж мянганы ноён болгон түшиж түшин томилж нэрэдэгтэй. Одоо энэ дээр чинь одоо Чингис хаан их Монгол улсыг тунхаглан зарлсныхаа дараа гэсэн үг шүү дээ. За тунхаглан зарлаа энэ зарлсныхаа дараа хамгийн эхлээд тэр сойрхол хүртэж байгаа. Энэ сойрхлын тэр мянганы ноёдуудаас хамгийн эхлээд Минлэг эцэг, Боорч, Мухлай. За энэ юу хэлээд өгөх вэ? Чингис хаан нөгөө хүний ач тусыг санддаг, хар багаас нь зүтгэсэн хүмүүс. Энэ дотор нэг ч хамаатан байхгүй. Тэгээ их нийтэн игнэнд тийм багаз. За ингэ яваад байгаа нь дээрэс нь эдгээр бол ийм тэргүүт хүмүүс байгаа тань. Гэтэл Алахууши дэгид хуурыг гэдэг одоо онгуудын захирагч байгаа шүү дээ тий. Таян хааны нөгөө мэдээг хилж явуулдаг. Би чиний баруун гарч болохгүй гингуудаа чам руу Таян хаанд овтлох гээд байна. Намайг баруун гараа болж морд гэлээгээд энэ үгийг хэлсэн тий. За энэ хүн одоо ингээд удаатай байхгүй. Энд чинь хамгийн сүүлийнх нь ингээд юу болоод байна шүү дээ. Мянганы ноён болоод байна шүү дээ. Тэгэхээр энд яг ямар учиртай юм бэ гэхээр Чингис хаан эхнээс нь ахуулаад хин гэд нөгөө эхлэлт байсан бэ. Хин явцын дунд салсан бэ гэдэг ч юм тий. Энэ үүрэг ролуудыг нэлээд сайн мэддэг байсан байгаа байхгүй. За ингэж иж одоо нөгөө нэг тий эдс дараалаар нь гэж явж байгаа. За тэгэхээр энэ 95 мянган ноён гэж байгаа. За энэ 95 мянган ноёны чинь зарлахад бүгдэнд нь бас гэд нөгөө юу яаж байгаа штэ ингээд магтаал өгж байгаа штэ тий. Жишээ нь за одоо ингээд сойрхлуудыг сойрхож дуслаа. Тэгэн гутаа Чингис хаан хэлж байгаа байхгүй. Ер нь бол энэ 95 мянганы ноёдыг томилоод тий тэр дотор зарлиг болгоод гэж байгаа байхгүй. Өмг төст нөхдөдөө өөр сойрхлыг үгийж байгаа байхгүй. За энэ юу гэсэн үг гэхээр Боорч Мухлад тэргүүтээ бусад ноёдыг эрүүлт үгэ. Тэд бол бусдаас илүү одоо ингээ эрх мэдлийг авах ёстой гэдэг ийм саналыг хэлээд гэрт байгаа шихийн худгийг тэднийг өрж авчир гэж хэлсэн байгаа байхгүй. Гэтэл гэртээс нь шихийн худаг бол Боорч Мухланаар те одоо биднээс одоо их тусалж илүү зүтгэсэн үү? Тэмдэглэн сойрхоход
тэднээс би дутуу тусалж ядуу зүтгснө гэж хэлж байгаа байхгүй. За энэ мэтлэнгээр ингээд шихийн удгийн гол санаа нь болохоор би яг юу хүртэх юм бэ гэдэг зүйлийг хэлээд байгаа байхгүй. Энэ нь нөгөө татаараас ингээ олзолтлогдож ирсэн энэ болтлоо одоо өвгөн сахал болтлоо гэж байгаа байхгүй. Ингэж зүтгсэн их Монгол улсын төлөө зүтгсэн мөртлөө намайг одоо яг юунд сойрхож байгаа юм бэ гэж. Одоо энэ дэр нэг зүйл ингээд Монголын нус товчны нэг алдаатай зүйл. Он цагийн хугацааны алдаатай зүйл гарч иж байгаа шүү. Тэгэхэр чин харин тий олдог өстэй шигээ үү. Тий шигээ үү жоохон хөвгдүүлж алж байгаа шүү. Гэтэл өвгөн болчоод ирнэ шүү дээ. Тэгсэрнээсээ Чингис хаан байх юм шүү. Энэ цаг шүү. хугацааныг 10 жил өнгөрч байгаа байхгүй тий. Тэгэхээр энд бас нөгөө Монголын нус товчч нэг Чингис хааны төрсэн он цаг энэ тэр зөрүүтэй байгаад байдаг шалтгаануудын нэг нь бас яг энэ үгнээс бас харагддаг шүү. За яг магадгүй шигээ удаа залуухан байсан ч гэсэн одоо нэг өсөн бууруулалтлаа зүтгэлээ гэж нэг уран зохиолын зөвлөлийн арга тий ихсгэл багсгалын арга хэрэгэлсэн байж магадгүй. Гэхдээ л ингэж хэлсэн байгаа байхгүй. Гэтэл энийх нь хариуд нь болохоор Чингис хаан чи миний 6 дугаар дүү биш билүү? Өргөмөл дүү чамд өөрийн дүү нарын адилаар өмч хуйг ингээд олгоё тий. Бас чиний хүргэсэн ач тусыг бодож 9 ослыг чин хэтрүүлэн одоо ингээд зарлиг болгоё гэж хэлж байгаа байхгүй. Мөнх тэнгэрийн ивэлэр улс гүрнийг тохинолж байхад чи үзэх нүд сонсох чих болж яв. За ингээд нөгөө шихийн удгийг чинь төрийн их заргаж болгож байгаа шүү дээ. Шихийн удгийн үгийг гаргасан зарлигийг нь Чингис хаанаас өөр хинч хөрчлөх гэсэн. Бусд нь тий Алтан уургийн ямар ч ноёд гэдэг ч юм уу. За ингээд тэндээс одоо ингээд нөгөө нэг Чингис хаан чинь одоо ингээд мэдлэг эцгийг магтаж хэлж байгаа Түрхийн хаамт байсан өсөлцгийн хаамт өсөлдсөн тий ингээд эцэг мэдлэг гэл ингээд хэлж юм боорчиг хэлж юм тий насан баг байхдаа 8 шаргаахтаа алтаад явж байхад чи надад ингэж тусалсан гэл ингээд нөгөө тусуудыг ингээд байнга хэлээ тий ингэж хэлж байгаа чинь нэг хүн дээр төвлөрсөн тэр олон ярианууд чинь 95 ноёнд ингээ ярих гэдэг шүү дээ. Яг 95 ч биш л те. Монголын улс төрчөнд 95 мянганы 90 ноёны нэр гарч иж байгаа байхгүй. Зарим нь одоо 2000-д, зарим нь болохоор 2 ноён нийлээд 1 мянган захирдаг ч юм уу те. Гэх мэтлэнгээр тэр энд яг одоо би зүгээр яг юу хэлэх гээд өнөх гэхээр энд нэг айгүй урт цаг хугацаа зарцуулагдана. За зөвхөн их Монгол улс байгуулагдаад тэр нүг зарлиг болгож байгаа 95 мянганы ноён бусад өшөө зөндөө асуудал байгаа байхгүй. Тэгэхээр энэ цаг хугацааг жоохон байжгаад илүү дэлгэрэнгээрээ тий. За Монголын улс товчонд их Монгол улс. За их Монгол улсыг болохоор Монголын улс товчонд Монгол улс гэж бичсэн байгаа байхгүй. За тэгээд энийг дэлгэрэнгүй тайлбартаа Монголын улс товчонд дэр юу гэж ингээд дүгнж бичсэн бэ гэхээр 1206 онд Чингис хаан язгуурын монголчуудаа нэгтгэн байгуулсан улс. Энэ үг их Монгол улсыг зааж байна. 13 дугаар зуунд Чингис хаан Тархаа Бутархаа оршиж байсан монголчуудаа нэгтгэн их Монгол улсыг байгуулсны гол ач холбогдол нь бүх монголчууд нэгэн жолоонд нэгтгэснээр дотооддоо эв нэгдэл батчин хүчрхжиж олон улсад Монгол улсын нэр хүнд өсөж дэлхийн түүхийн давцанд бие даасан Монгол улсыг гаргаж ирсэнд оршиж байгаа юм. Их Монгол улс нь өмнө зүг Хятадын цагаан хэрмээс умар зүг Байгал нур, дорн зүг Хинганы нуруунаас өрн зүг Алтай нурууны чанад зайсан нуур хүртэх газар нутгийг орж байсан гэж байгаа. За Чингис хааны өмнөх үеийн төр ёсны уламжлалт тулгуурлан цэрэг иргэний шинж бүхий олон шатны зэрэг дэвт засаг захиргааны тогтолцоог бий болгож их Монгол улсын нутаг дэвсгэрийг баруун, зүүн, төвийн гэсэн 3 их түмэн болгон нийт улсаа 95 мянганд хуваав. Мянганы тогтолцоонд тайван үед аж ахуйгаа хөтлөн алба говчоор төлөх дайн байлдааны үед тодорхой тооны цэрэг гаргах үүрэг бүхий цэрэг иргэний нэгжим. Уучлаарай. Их Монгол улсын төрийн бүх дээд эрхийг ганцхан Чингис хаан л барьж байгаа. За Монгол улсын газар нутаг харьяат иргэд энэ бүгд Чингис хааны буюу их хааны өмч байсан. За хаан төрийг үе залгамжлан захирах бөгөөд хааны нэр зааж гэрээсэлсэн хүнийг их хуралдаагаар баталгаажуулж хаан өргөмжилдэг байсан. Хуралдаа нь төрийн дээд шийдвэр гаргах байгууллага байжээ. Хуралдаагаар хаан өргөмжлөх, харь оронтой найрандах, дайдах, алба говчоор, өртөө зам, зэрэг одоо ингээд олон төрөл зүйлийн одоо ингээд асуудлыг шийддэг бөгөөд гадаадад онц чухал хэргийг те ингээд хилцэн шийдэхэд ч гэсэн ингээд нөлөөлдөг гэж байгаа байхгүй. За тэгээ их Монгол улсын төрийн үндсэн гол хууль нь бол их засаг байсан. За уг хууль нь бидний үед бүрэн ихээр уламжлагдаж ирээгүй ч гэсэн тодорхой заалтууд нь тодорхойлсон байдаг. За их Монгол улсыг байгуулад Чингис хаан 29 зэрэг хөрш зэрэгэлдээ улс орнуудад илчилгээж улс төр эдийн засгийн харилцаа тогтоох санал тавьсан ч 50 замаар шийдвэрлэх боломжгүй байсан учраас байлдан дагуулал хийхэд хүргэсэн гэж байгаа байхгүй. За ингээд их Монгол улсын үед бол Чингис хаан Тангууд улс, Алтан улс, 29 улс те. За тэгээд дээрэс нь Хар Кядан,
зэрэг ингээд усуудыг байлдан дагуулсан байдаг байхгүй. За эдгээр байлдан дагуулын үр нөлөөгөөр бол Чингис хаан 21 жилийн хугацаанд Ромын эзэнт гүрний 400 жилийн хугацаанд эзэлсэн газар нутаг шиг газар нутгийг эзэлж авч байгаа. Саяны хэлсэн хил хязгаар өөрөө маш том болоод хувирчиж байгаа байхгүй. За тэгээд дээрэс нь сая их Монгол улс буюу их хуралдаа ямар асуудлуудыг шийддэг вэ гэдгийг сая тодорхой ярьчлаа тий. Тэгээд дайн тулаан гэж ярьж байна. Ер нь Чингис хаан ширээн цуухад эсвэл одоо Өгөөдөө хаан ширээн цуухад, Гүйг хаан ширээн цуухад гэдэг ч юм дандаа аян дайнууд нь араас ингээд залгагдаад гарч ирж байдаг байхгүй. Их хаан суулаа араас нэг аян дайн гарч ирж байдаг. За тэгтэл 9 хөлт цагаан туга мандуулаад гэж үг гарч иж байгаа сте тий. За тэгэхээр энэ 9 хөлт цагаан туг гэдэг нэг ямар учиртай юм бэ гэхээр Монгол төр инх мөнгө оршиж буйн нэг чухал бэлэгдэл бол 9 хөлт цагаан туг юм. Монголын улс товчооны 202 дугаар зүйлд төдий эсхий туурахт улсыг шударгалж барс жил онны тэргүүнээ хурж 9 хөлт цагаан туга байгуулад Чингис хаан нэрийг өгөв гэж байгаа байхгүй. За энд одоо мэдээний гол асуудал нь болохоор тал нутгийн нүүдэлчид улсыг бүрэн нэгтгэж дуусаад барс жил буюу 1206 онд онон мөрний тэргүүнээ их хуралдаа хийж 9 хөлт цагаан тугийг байгуулсан бөгөөд Чингис хаанд хаан нэрийг өгсөн гэж ойлгож болж байгаа юм. За мөн судрын чуулганд 1206 оны хавар Чингис хаан 9 цагаан тугийг үндэслэн байгуулж бүхнийг хамарсан их хуралдаа хийхийг зарлиг болгосон гэж байгаа. За тус мэдээнд 9 цагаан туг хэмээн өгүүлсэн нь Монголын нууц товчооны мэдээтэй нийлэн 9 тонны туг байгуулсан болохыг нотолдог. Мөн судрын чуулганы Парисын эхэнд хадгалагдан үлдсэн Чингис хааны зурагдах 9 тугийн зураг болон одоо ингээ Бабур Найми гэдэг хэмээх ингээ сурулж байгаа байхгүй. За энэ сурвалж дахь одоо 9 тугийн тахилгын зураг нь Чингис хааны 1206 оны хавар 9 тонны цагаан туг байгуулсан бөгөөд тэр нь 8 хөлт тогтой нэг их цагаан тугаас бүрдэж байсныг баталдаг. Монголын улс товчоонд эсхий турахт улсыг шударгалж хэмээн тэмдэглэснийг нийт эсхий турахт улсыг нэгэн төрийн доор хураан барж одоо их улсыг байгуулсны бэлэг тэмдэг болгон 9 хөлт цагаан тугийг байгуулсан гэж ойлгож болж байгаа юм. За үүнд холбогдох нэг мэдээ нь болохоор 11-р зуунд бичигдсэн энэ Девано Лугат Ит Турк гэдэг энэ тойл байгаа байхгүй. Энэ тойл бичигт 9 тугт хан гэж байгаа. За энэ 9 тугт хан гэдэг нь болохоор захиргаанд нь орсон нутаг орон те ариун алдар хүнд их байсан ч одоо ингээ те туг нь 9-с 9-с илүү гардаггүй гэж байдаггүй гэж. Одоо ойлгол 9 туг ба шүү дээ тий. Үндсэн нэг туг. За тэр нь болохоор одоо хамаг Монгол гэдэг чинь бусд нь ингээ залгаад орж ирсэн нэг мод чуулган нэг жид нэрлдэг шүү дээ тий. Тэр шиг ийм 8 нь болохоор ингээ нийлсэн зүйл юм болов гэхээр тэрнээс их болсон ч гэсэндээ тэр өөрчлөгддөг. Тий, тэр өөрчлөгдөхгүй 9-с илүү арахгүй. 9 бол одоо хамгийн том газар нутгийг эзэлсэн хамгийн том одоо улсыг хураасан гэдэг утга санааг илэрхийлж байгаа гэдгийг л саяны өгүүлбэрээс ойлгож болж байгаа байхгүй. За тэгээ учир нь 9-ийн тоог бол мэдээж нэг бэлэгддэг тий, бэлгшээдэг. За энэ туугийг улаан хөрөн өнгийн торгоор эсвэл даавгаар хийдэг гэсэн ийм бас баримтууд байгаад байдаг. За энэ өнгийг нь хүнтэй тооцдог гэсэн мэдээ бас байгаад байдаг. Энд хэдийгээр даавгаар хийсэн туг далбааны тухай ярьж байгаа боловч 9 туг түүний бэлэгдийн тухай сонирхолтой мэдээлэл өгдөг гэж байгаа байхгүй. Тэгэхээр саяны тэр нөгөө турк мэдээ штэ. Энэ болохоор даавгаар хийж байгаа юм шиг ингээд мэдээлэл байгаа боловч одоо тэр нь яг саяны нэг мэдээнд бол ингээд энэ сурвалжтай ингээд хараад байгаа гэсэн үг байхгүй. За 9 хөл цагаан тугийг тахих ёслыг 9 одоо ингээд 99 цагаагчны уураг одоо ингээд сүүгээр үйлддэг байсан бөгөөд энэ уламжлал Юан гүрний үед хуульчлан журмлагджээ гэж. За Юан гүрний үед зохиогдсон 10 буйнд номын цагаан түүх хэмээх сурвалжид 4 харийн их хормыг үйлддэг тухай өгүүлэхдээ зуны дунд сарын 15-наа ертөнцийн шүтэн дэлгэр их одоо тийм их тугийг тавьж 99 цагаагч нь уураар үрсийг одоо тий уургаар ингээд үрсийг ингээд гаргаснаар зуны уурын одоо ингээд хорим тэр өдрөө үйлдэх хэмээн заасан байдаг гэж байгаа байхгүй. Тэгэхээр ордны нэг хорим найр ёслолын зүйл гэдэг байгаа. Үрс хийх гэдэг нэг тийм үйл байдаг шүү тий. Одоо шагуу говьруугаа бас хийгээд иддэг шүү тий. Үрс хийх гэдэг тийм байдаг. Тэгээд энд дурдж буюу их туг болон 9 хөлт цагаан туг буюу 8 хөл тугтай нэг их цагаан тугийг зааж байгаа. Энэ их тугийг тахилгад хэрэглэх зүйлсийг хэн хариуцдаг, хэрэгдэг тухай мөн сурвалжид дэлгэрэнгүй өгүүлсэн байдаг. Цагаан өнгө сайн сайхан амар амгалангийн бэлэгдэл 9 тонн бүрэн бүтэн төгс дүүрэн одоо аяга төгс дүүрэн бүтэн одоо байх нь 9 одоо эрдний өрөөл гэдэг шиг л байгаа байхгүй. Тэгээ бэлэгдэл болгодог. Харин тугс бол төр оршин буйг илэрхийлдэг эртний язгуур бэлэгдэл юм.
эдгээр бэлэгдлийг нийлбэр цогцлбороос 9 хөлт цагаан тугийн утга бэлэгдлийг тодруулан ойлгож болно гэж байгаа. За хоёлаа. Тэгээ хамтраа хэлж тий. За манай Одмөндөр сувг бол одоо ингээд баг 30 хэдүүлээ болцсон юм байна. Баг 40 юм уу тий. Айг болоо харагдаж байна шөнөдөр. Тэгээд түүнээс бас дийлэнх нь 70-80%. Ер нь бол манай Одмөндөр сувгийн багтж байгаа хүн болгон ямар л бол ямар сэдвэр дуулцсан зах цухаас нь ярьчихвч тэгээд бас хөтлөгч хийвэл хийчихвч ийм хүмүүс байдаг. Тэр дунд маань бол бас нэг супер залуу байгаа. Батцаяа гэдэг. Яг нийт хүмүүс маань болохоор одоо спортын тайлбарлагч гэдгээр нь илүү сайн мэддэг бах те. Гэхдээ Батцаяа гэдэг хүний хувьд болохоор өөрөө газар зүй, төвх те шинжлэх ухааны тал руугаа маш их сонирхолтой. Түүнийхээ дагуу ч гэсэндээ энэ жилээс ахуулаад өнгөрсөн жил бид бүхэн хөл өмгийн ухааны төлөв хийжсэн бол энэ жилээс ахуулаад одоо газар зүй, дэлхийн түүх одоо нэг улсыг авч жагаад нэг дугаар дээр те энэ одоо яг ямар улсын хаана байдгийг хүмүүс нь ямар хэлээр яадгийг дотоодын нийт бүтээгдэхүүн ямар юм за одоо тэгэл экспорт нь юугаар экспорт хийдгийг яаж хөгжсөн хэн удирдсан яаж унсан ингээл ерөөсө тэр түүхийг тэр жигтэнд өгүүлж байгаа ийм хүн байгаа. За гэтэл манай хүн ч бас цаагаараа бас нөгөө брэнд одоо мэднэ. Тэгээд бүр яг ийм спортын хувцас хэрэглэлүүд дээрээс нь өдөр тутмын хувцас хэрэглэлүүдийг ч гэсэндээ яг Америкаас одоо хамтрагчийнхаа хамтаар ингээд Монгол улстай авчираад Заяа спорт шоп гэдэг дэлгүүр нээчихсэн байдаг. За тэгээд энэ дэлгүүрээс нь манай хамт олон ч гэсэндээ ээлжээрээ гутал хувцас авч байна. Тэнд чинь нөгөө өдөр тутамдаа өмсөж явах бас юм зөвхөн пүүснээс гадна спортоос гадна өөр төлөв хувцууд ч байна. За жишээлх юм бол Заяа спорт шопоор яваад очих юм бол та магадгүй Монгол худалдаалагдж байгаа өөр яг энэ дурдах гэдэг брэндүүдийг одоо өөр газраас авах юм бол те илүү үнэтэй авч магадгүй. Харин манай Заяа спорт шоп дээр яадаг вэ гэхээр одоо нөгөө хямдралын үе гэдэг тэр үеийн дамжуулж нааш авч яадаг учраас үнийн дөнгөд бол маш боломжийн хямдхан үнээр бас худалдаалдгийн шиг үгийг хэлье. Гэхдээ яг оригиналыг нь Америкаас болон Англиас авч ирдэг. За Nike, Under Armour, Adidas, Vans, Timberland, The North Face, за Sorel гэж байгаа. Би энийг мэдэхгүй. За Ralph Lauren Polo, за Dr. Martens гэх мэт дэлхийн шилдэг брэндүүдийн спортын болон өдөр тутмын гутал хувцас хэрэглүүдийг хамгийн хямд үнээр санал болгодог. Мөн бүх бараа Америк нэгдсэн улс болон Англиас ирдэг баталгаатай оригинал гэж байгаа. За тэгээ саяхан хаягаа өөрчлөөд одоо энэ нистэг машин гэдэг шүү дээ тий. Нистэг машины замын эсрэг талд маргад төв дотор Заяа спорт шоп маань нүүн отсон байгаа. За мэдээж дээр та бүхэн маань Заяа спорт шоп гэж латинаар фэйсбүүкээс хайх юм бол пэйж нь гараад ирнэ. За тэндээс бас сонирхоод тий мэдээлэл аваад оруулсан зураг хөрөг лайв видеоноос нь үзэж байгаад ингээд мэдээлэл аваад тэгээд очиод авах боломжтой шүү. За тэгээд холбогдох утас гэх юм бол 88 тэгтэг 9192 88 тэгтэг 9192 гэсэн дугаар байгаа. За хамт олонд нь амжилт хүсье. Тэгээ баярлалаа Заяада. Заяагийн дэлгүүрээр бас үйлчлүүлэх айгуу дуртай. Тийм баха та. Пүүз аавн бас битмин аавн чи яг Америкаас оруулж ирсэн битминүүд зардаг шүү дээ. Одоо бас битмин байдаг. Өсөлтийн битмин тий, өсөлтийн битмин энэ төр гээд одоо фитнес хэрэгжүүлдэг хүмүүст бол уург мург яг Америкаас оруулж ирээд зардаг тий. Тийм болохоор бас хаяа маяа уург мург гэнэ тэр. Гэтэ амар. Хүргэлттэй эднийх. Хүргэлттэй. Оо тийм үү. Тэгээ хүргэлт нь үнэгүй. Оо за. Тий. Тэгээ хаавал хурцлдаг юм байна тий. Би нэг битмин 2 хүүхд авч өгдөг тэгэл 40 хоног дуусчдаг байхгүй. Тэгвэл гутал яг 40 хоногийн ингээ зайтаад ингээл Заяа Одмөндөр дээр очиод тавьчаач гэдэг гутал за тэгээд сургууль руу хүргэж очих юм бол фитнесийн бас уураг мург авдаг үү тий. Аав штэ. Тий. За баярлалаа. Би амино авсан, уураг авсан тий. За баярлалаа. Дандаа мөнгөөр нь шүү. За баярлалаа. Нэг сони хараад байгаа тийм ээ. Ирэх бол болохгүй байх шүү. Хитцээч үнгүй авч байгаагүй шүү ёо. Би тэр талаар яриад. Хариултаар хэлээ. Ямар амар реклам болчихлоо. За баярлалаа. За. Ер нь бол Чингис хаан тэ 9 цагаан тугаа мандуулаад ингээд их Монгол улсаа байгуулсан тэ. Ингээд нь бол ингээд судрын чуулган дээр Монголын нуус товчоон дээр Богдбаатар биеэр дайлсан тэмдэглэл гих мэтлэн дээр бол ингээд бүгдэн дээр ингээд тодорхой дурдсан байгаа байхгүй. За тэгээд мэдээж Чингис цолыг бас түнд олгосон гэж байгаа тий. Тэгээд ер нь бол энд бол яг их хуралдаа хурж тий хуралдаа дээр түнд Чингис хэмэх их цолыг батлан тогтоож гэж байгаа байхгүй. Тогтоож тэрээр сүр жавхлантайгаар хаан ширээнд зуусан гэж бичсэн байдаг. Мэдээж их Монгол улсын хаан болж байгаа нь тэгэлгүй явах уу тий. Батлан тогтоож. Тий. За тэгээд их хуралдааг хаврын ихэн зарлаж чуулж дууссан хойно шууд сэргэлж өвөр
8-ны Буйраг хааны Үлүг тагийн Сохоо гэдэг газар голын хязгаарт шуучилж байхад нь Чингис хааны цэрэг гинт дайрж орж одоо ингэж яасан мөхөөсөн гэж үздэг байхгүй. За энэ яг ямар учиртай юм бэ гэхлээр одоо би нөгөө нэг юм хэлэх гээд байгаа юм. За хаан өргөмжлөх ёслол хэдэн хоногт үргэлжилсэн бэ? Яг ингэ гэдэг зүйл нь их сонирхол татж байгаа байхгүй. Чухам хэдийн хугацаанд бэлдэж хэдэн хоног үргэлжилсэн нүсгэр үйл явдал болсон бол гэдгийг бодож төсөөлөхөр бүр амар юм болох гэдэг шүү дээ. Монголын улс төвчөнд гарч буй зүгээр 95 мянганы ноёныг томилох асуудал гэхтэл сая зүгээр боорчд юу гэж хэлсэн бэ те Менлэг эцэгд юу гэж хэлсэн бэ тус бүртэл ингээд хэлж байгаа энэ үйл явдлууд нь гавьяг ингээд дурдж томилж байгаа те тэгэхээр энэ их бүр хэдэн өдрийн дараалсан үйл явдал болж хувирж байгаа байхгүй. За тэгэхээр яг хэр хугацаанд гэх юм дээ те одоо ингээд бий болсон бэ гэдгийг ингээд яг ингээд бичээд үлдээсэн сурвалж бичиг алга харин яг энэ төрлийн судалгаа хийдэг хүн бол Монгол Улсын их сургуулиас гаргасан их Монгол Улсын төв гэдэг ном байгаа тий. За энэ номыг одоо эрхэлж гаргасан доктор Батсүрэн. За тэрээр бол ийм тийм сонирхолтой ингээд судалгаанууд хийсэн байдаг. За энэ бол олон хугацааг тодруулахад юуны өмнө болоод ингээд хожим хойно болсон энэ их хуралдааг харьцуулан үзсэн байгаа байхгүй. Жишээ нь 1950 онд хадаан тайчууд угсааны язгууртнуудыг цуглуулж агаад тий мэрэгдээ байлдах хэсгийг шийдвэрлэх гэж хуралдаан зарладаг. За олон удаа хийлэлцсэн. Дээрэс нь Амгаан хааны захиасаар хотуулаг хаан өргөмжилж хорхног жубуурт хорин цэнгэл үйлж байсан, бүжиглэж байсан тухай мэдээ баримтууд байдаг тийм биз. За дээрэс нь 1229 онд ч тий Чингисийн үр цаад Өгөөдөө хаан. За Өгөөдөө хааны хаан болоход 6-7 хоног зарим түүхэн сурвалжуудад бараг нэлээд удаан болсон гэж яриад байдаг. Би за энэ яг баримттай тав биш. Гэхдээ бараг нэг 30-40 хоног үргэлжилсэн гэж яриад байдаг байхгүй. За ингээд бэлтгэл биш одоо нэг юу хэмдэ энэ нь бол хаан өргөмжлөх асуудал чинь бэлтгэл ажил байгаа. Бас яг өргөмжлөгдөж байгаа үйл явц байгаа тий гарч байгаа шийдвэрүүд байгаа. Гэтэл яг Өгөөдөө хааныг өргөмжилсэн яг тэр үйл явцсан шүү. Өргөмжилж байгаа үйл явц нь өөрөө 6-7 хоног болсон гэж ингээ үзэгддэг байхгүй. Үүнээс гадна Монголын хаан ширээнд өргөмжилж байгаа ёслыг илүү дэлгэрэнгүй бичин тэмдэглэж үлдсэн хүн бол мэдээж нөгөө Плана Карфини. За энэ хүмүүний нөгөө монголчуудын төвх гэсэн ном дээр бол Гүйг хаан суусан 1246 оны ёслол нь 1206 оны их хуралдааг сэргээж дүрслэхэд үнэтэй тулгуур сурвалжж болж байгаа байхгүй. За тий нөгөө газрын оюутан адуун тэжин бараг цагаар бодоход тэжин килограмм алттай гэл те. За тэгэхээр яг энэ дээр болохоор Монголын эзэнт гүрний газраас ханхүүд, язгууртан ноёд, харьяа төшмөд те төшмөг улсын хаад ноёд, харь улсын гүрний элчин морин жилийн хавраас эхлэн Монголын зүг рүү хөлж эхэлсэн гэж байгаа байхгүй. За 1246 оны 7 сарын 22-ноос өмнө Гүйгийн орд байрлах газар 4000 хүн хуран цуглараад хуралдаа эхлэхэд бэлэн болж байгаа. За тэдэн зориулаад 2000 гэр майхан бэлдсэн гэж судрын чуулганд бас өгүүлдэг. За Плана Карпинийг тэмдэглэснээр бол Гүйг бол 7 сарын 22-ноос 8 сарын 24-ний хооронд те ингээд үргэлжилсэн гэж байгаа байхгүй. Тэгэхээр их хуралдаа бол 40 гаруй хоног үргэлжилсэн хэмээн бичсэн байдаг. За Мөнх хаан одоо болсны дараа бол эрх баригчид нь бол 7 хоног хоримлохдоо өдөр бүр 2000 тэрэг айраг дарс одоо ингээ 300 те одоо ингээд дарс 2000 тэрэг одоо айраг дарс аахгүй. 300 одоо ингээ адуу шар нэг өдөрт 3000 хүнсэнд хэргэлдэг байсан гэж. Тэгэхээр энэ нийт хамар хүрээнд хэр том далаастай вэ гэдгийг эндээс бас харж болж байгаа байхгүй. За эдгээр одоо ингээд жишээ болсон мэдээгээр баримжаач үзэх юм бол Тэмүүжин Чингис хаанд өргөмжлөх ажлын бэлтгэл нь бараг 1205 оноос явагдаад харин Монголын ноёд язгууртууд их хурлаад оролцохын тулд Улаанбаатар жилийн хавраас эхлэн онны тэргүүн зүг хөдөлж Чингис хаан улсын бэлгэдлийг бүтээх ажлыг бас хавар эхлүүлсэн гэж судрын чуулганы мэдээ баримт бол ерөнхийдөө үнэн байна. Тэгэхээр энэ бол хавраас эхлээд зунжин үргэлжлээд тэр намар одоо ингээ Чингис хааныг өргөмжилсөн гэдэг санаа хэлээд байгаа байхгүй. За 40 жилийн дараах одоо Гүйгийн хаан ширээнд болгох үйл ажиллагаа нь бол хавар эхэлсэн гэж үзэж байгаа шүү бас л. За хавар эхлээд одоо 107 сарын 22-наас 8 сарын 22 юу лээ 40 хоногийн хугацаанд те ингээ өргөлжсөн гэж байгаа байхгүй. Тэгээ хамаг Монголын тайш хадаан бас ингээд нэг маш чухал мэдээ бас хэрэлсэн байдаг. Энэ юу гэхлээр нөгөө мэрэгдээс ирсэн элчид ингээ үг хэлгэдэг шүү дээ те. Нөгөө та нар үг хэлгэсэн чинь нөгөө хэд нь ерөөс огт үг хэлдэг шүү дээ. Тэгэхээр би одоо та нарыг би ингээ те энэ хурдаа цуглуулахын тулд маш их одоо ингээд гүү бариад те ингээ айр эсгсэн юмсан гэж хэлж байгаа байхгүй. За тэгэхээр энэ бол тэнд юу гэсэн үг вэ гэхлээр айр цагаа ихээр бэлддэг гэдэг нь нэгдүгээр харагдаж байгаа. Их хуралдаа гэдэг юм дээр. За хоримлох зуур одоо ингээд нэг
бүжиглж байгаа, найрлж байгаа гэдэг зүйл гарч иж байна. За Хотуулаа хаан болоод өгөөд гүйг мөнхийг хаан болгоод те олон хоног хоримлахта энэ тэргээр найраг, дарс, олон тооны толгой, хонь нөхөр, адуу ингээд хэрглэж байгаа. Энэ бүх ингээд зүйл ингээд бодоод үзэх юм бол нөө Флана Карпенигийн хэлснээр элчнэр нь ингээд 4,000 гаруй язгууртан элч төлөөлөгч нар байсан гэл те. Тэгээ 2000-ад гэр майхан бэлтгэсэн гэл. Тэгээ энэ ч бас ингээд нэг сурвалж дээр чинь хэлсэн байдаг шүү дээ. Эхний өдөр нь бүгд цагаан дээл. Хоёр дахь өдөр нь бүгд тэр 4,000 хүн зориулсан. Ингээд цэнхэр өнгийн хөхөнгийн дээл те. Гурав дахь өдөр нь улаан өнгийн дээл гэл. Ингээд хувцаараа хүртэл ижилж байгаа энэ бүхнийг нь бүгдийг одоо нэг арын албанд зохицуулж байгаа. Энэ олон ажил эдгээр ингээд бодоод үзэх юм бол ер нь Чингис хааны дэргэд бол онны одоо ингээ хорхноо чубурт те толгор төрд хүчин зүтгэж явсан хэдэн зуун ноёд захирагч дарга нар өөрсдийн дагалт бараа болгочийн хамтаар 1206 оны одоо ингээ хавраас те зунаас эхлэн аажмаар цугларч улмаар зунаас намар цагт Чингисийг хаанд өргөмжилж олон хоног үргэлжилсэн хорим найрын үед ч гэсэн улсын чухал асуудлуудыг хилцэжсэн гэж. За энэ хилцэжсэн гэдэг нь болохоор Чингис хаан толгой төлөв ингээд зүтгэгчдийг нэгдүгээр шагнаж ийн те. Шагнаж ийн төр засаг захиргааныхаа одоо ингээд зохион байгуулалтыг хийж ийн. Үүнээс гадна одоо нэг улсынхаа одоо ингээд төрийн аппаратыг илүү их чамбааруулж штэ те. За дээрээс мягдын ноёдуудыг томилж ийн. Үүнээс гадна их хурлаагаар ч бас дайн зарлж байгаа штэ. Тэ 850 хаан руу дайн зарлж байна. Гэх мэтлэнгээр ингээд бодоод үзэх юм бол энд бол ер нь хавраас ингээд намар хүртэл болсон энэ үйл явдал гэж байгаа байхгүй. За тэгээд их хурлааг хаана болсон бэ гэдэг газар мэдээж онон мөрний ихэнд гэд яриад байдаг тийм. Онон мөрний ихэнд гэж яриад байгаа мөртлөө одоо бид нар ингээд нийт утгаар ингээ хараад үзэх юм бол хорхног жубуур гэдэг газар уг нь бол хаан ширээ өргөмжлөгдөд байгааз. Амгаа хаан хадаантаа шилсэн байдаг шүү дээ. Миний одоо баруун гарт те ийм хүн байна. Зүүн гарт ийм хүн байна. Ариг чинээ одоо хөргөн мөн байна. Баруун гарт мань одоо ингээ Хотуулаа хаан байна гэл ингээд ярьдаг. За тэр нь одоо ингээ хорхног жубуурт гэл ингээд яриад шүү дээ. Дараа нь Хотуулаа хаан одоо хорхног жубуурт хаан өргөмжлөгдөд те өвдөг газрыг өнгөртөлөө тал газар ингээ талтартал гэл янз янзаар хэлт юм л да. Тэнд чинь бас жамуух нэг хэсэг суудаг. Тий. Одоо яг хоёр дахь тэр яг дараах тэр нь хэлэх гээд байгаа байхгүй. За тэгээд дараах тэр нь болохоор одоо нөө жамуух хорхног жубуураас нөө цэрэг цуглуулад ингээ явж гинэ гэж. За буцаад одоо хорхног жубуурт ирж төвхөнсөн гэж. За тэгээд Чингис хаан хар зүрхний хөхнөр гэдэг газар хаан өргөмжлөгдсөн ямар учиртай юм бэ гэхлээр тэнд нөгөө жамуух хорхног жубуурт төр минийхаа гэдэг санаа аваад суудсан байгаа. Учираас хар зүрхний хөхнөр гэдэг газар зөвхөн хяадуудаар дэмжүүлсэн шүү дээ. Дэмжүүлээд хаан ширээн суухаас өөр аргагүй байсан. Хэрвээ хорхног жубуурт энэ хурлыг зарласан бол жамуух тэнд эзэн ноён суудсан байгаа учраас жамуухыг дэмжиж байгаа хүмүүс маш их гарч ирэх гээд байгаа байхгүй. За ийм учраас Чингис хаан хамаг Монголын хаан ширээнд өргөмжлөгддөө хорхног жубуурт өргөмжлөгдөж чадаагүй учраас түүхэн газар байдаг. Магадгүй 1206 онд тэр онон мөрний ихнээгээ дагаа нь хорхног жубуурт те тэнд одоо хаан ширээнд өргөмжлөгдсөн байх магадлалтай гэж үзээд байгаа. Тийх бах л та тэр нөгөө бүртийг алдчаад тэгээд хэрэгдийн тойрол бангаас те тусламж хүсэж байгаа штэ. Тэгээд тэгэхэд чин жамуухыг дуудуулах болохтой болон жамуух хаан гэсэн чин хорхног жубуур гэдэг штэ. Тэнд л гайхмаар үйл явдал болдгийг. Тэгээд Тэмүүжин ингэж явж байхад жамуухтанд хорхног жубуур буюу түүхэн хаан одоо хаадуудын суудаг өргөмжлөгддөг их хуралдаа болдог ч гэдэм үү. Энэ газар нь жамуух суудсан байдаг штэ. Тэгэхээр аль нь илүү одоо төрүүлж хүчрхэг болсон байг бол жамуух байх гэдэг байгаа байхгүй тий. Яг үнэ. Одоо энд бас нэг ийм зүйл яригдж байгаа. За их Монгол улс байгуулагдсан нь өөрөө нэг ач холбогдлууд бол мэдээж маш олон байгаа. Ялангуяа яг нөгөө Монголын улс товчонд ч нөө одоо тэнгэр орчиж олон улс байлдаж гээл те. Орондоо унтах завлгүй олзолтон булаалдаж байваа гэл. Ингээд яриад идэг яг тийм ороо бусхаа үе бол одоо байхгүй болсон. За их Монгол улс байгуулагдсанаар бол тэр нөгөө улс аймаг хоорондын энэ тэмцэл бол намжсан. Ганц нэг хааны захиргаанд орсон тэр хаан нь өөрөө Чингис хаан. Засаг захиргааны нэгжийн тогтоочсон тий. Бүх одоо нэг ураг төрлөөрөө биш анд нөхөр тэр төр зүтгсэн үнлэмжээр нь баада гिचлэг хоёр чинь хүртэл мянганы ноён болж байгаа шүү дээ. Чулуун чимбаа хоёр ч гэсэн болж байгаа сорхон шарын хүүхдүүд. За эдгээрээс ингээ бодоод үзэх юм бол энд ямар ч нэг тэмцэл гэдэг юм байхгүй болчих. Тийм байна. За дотоодын тэмцэл намжна гэдэг чинь гадагшаага тесэрхийн тохио гэсэн үг тийм үстэй. За тэгэд ер нь саяны тэр нэг улс төрийн хоорондох бүлэглүүд гэж байгаа даа ш. Тэг бүлэглийн удирдагч нар гэдэг зүйл байгаа. Тэгэхээр одоо юу юм бэ? 15
могоо 15 толгойтой атгаалжийн хар мангас за би арай өөр зүйл авах гэдэг шиг байна. Ер нь зөв нэг 3 толгойтой могоо байлаа гэж бодъё зэ. Нэг нөхөр орж чадахгүй тийм ээ. За тийм. Нэг сүлтэйгээс нэг нөхөр орж чадахгүй гэсэн үг байхгүй. Тэр чинь нэг толгойтой могоо тийш орно. Тэгэхээр бусад толгой байхгүй болно гэсэн үг байхгүй. Тэр толгойлогч нар Таян хаан, Хэрээдийн одоо Ван хаан тойрол те энэ бүгд ингээ байхгүй болно. Харин нэгцэн нэг жолоонд л Чингис хаан атгаж чадсан гэдэг зүйлүүдийг хэлээд байгаа. За тэгээд дээрэс нь одоо их Монгол улс байгуулагдсанаар нөгөө зөрчдийн алтан улс, тангууд улс, тэ 29 улс. За эдгээр нь яг нэг ингээд дараагийн үйл ажиллагаануудтай холбоотой л доо. Ер нь хамгийн гол чухал онилж байгаа зүйл бол алтан улс шүү дээ. Ер нь бол яг үг хэцүүдийг тэ ингээд Амгай хааныг модон гэлжинд хадж алсан, охин барахыг хадж алсан, Хэрээдийн Маркус хааныг хадж алсан гэх мэтлэнгээр ер нь маш их харгислаг явуулдаг байсан. Одоо ч гэсэн их Монгол улс байгуулагдсан ч гэсэн одоо алтан улс хүчтэй нөлөөтэй хിവэрэ байгаа. Алав татвар гэдэг зүйл бас яригдж байгаа шүү энэ дээр. Одоо хамаг Монгол улсын үед ч гэсэн төлдөг байсан тийм. Одоо их Монгол улс байгуулагдлаа бас хэдэн жил төлсөн. Алтан улсад. Тий алтан улс татвар төлж байгаа тий. За ийм зүйл байсан учраас ер нь юм тэнд татвар төлөх харин тэднээс татвар авбал гоё юм биш үү гэдэг юм уу тий. Одоо энэ санаа бууж ирж байгаа. Алтан улсын эсрэг нэгдсэн нэг хүчээр довтлоно гэдэг бол хамгийн том зүйл байгаа байхгүй. Тэгээ бас энэ их Монгол улс байгуулагдж байгааг бас зүгээр хараа суугаагүй л баг тий. Тий штэ. Тий. Татвар өгдөг нүүдэлчт нь нэгдээд нэг улс болоод нэг хүчин болоод гараад ирэхлээр тийм таатай байхгүй л баг бас иргэн тойрон. Тэр нь яг цаанаа нөгөө дотоодын хямралтай байгаад байгаа юм л да алтан улс тий. Ер нь альва нэг улс орны ингээд мандан бадарч гарч ирж байгаа зүйл нь хөрш улсын нөгөө хямрал айгүйх бас нэг нөлөөлөд идэг. Цаг тухайд нь тий арга хэмжээ авч чадхаа болцсон гэсэн үг шүү дээ тий. Өөр зүйл анхаарч ирсэн. Тэр үед нь л гэс ашиглаад явна гэсэн үг шүү дээ. За энэ мэтлэнгээр ингээд яриад байх юм бол 1206 оны эсхий одоо турхтны их хуралдаа гэдэг зүйл бол эдгээр онд чухал асуудлуудыг тий хэлэлцэж дуусаад их Монгол улсыг байгуулсан яг 13 дугаар зууны ихэнх буюу 1206 онд Монгол туулах одоо ингээд турхтан тий эсхий турхтан бүрэлдэн бий болсон энэ үйл явц маш чухал үйл явц гэдгийг л хэлээд байгаа юм. Одоо бид хэд ч нөгөө нэг их Монгол улс байгуулагдсны 819 жилийн ойг л одоо 2025 онд хэлж штэ тийм. Энэ өдрийн талаар энэ үйл явдлын талаар л бид дуусч явахгүй ч ингэж байнгын тамгаж тодорхойлж он цаг хугацааг нь хэлээд яваад идэг тийм. За тэгээд өнөөдрийн нэвтрүүлгийг бэлтгэн хүргэсэнд баярлалаа. Би бас ингэж тийм үү гэж бодлоо. Оны төгсгөлж болж байна. Над руу хүмүүс бас их чат бичнэ. Хувь чатаар гэх мэтлэн цаа тэн дээр дурддаж байгаа юм гэх юм бол та бүхнийхээ хийж байгаа нэвтрүүлгүүдийг би гадаадд сурж байгаа ч гэсэндээ үздэг сонсдог тэгээд би илүү их дурлаад шундаг тэгээд би энэ улсад ингээд ажиллаад амьдраад үлдээ даа гэж бодож ирсэн болсон шүү тий одоо Монгол улс маань ямар үн цэнтэй ямар хүүхдэд ямар учир жанцантай энэ болгоныг бид мэдэрдэгэ гэдэг нэг юм хүмүүс ингээд захиа бичдэг над руу чатаар дээрээс нь бас энэ 10 жилийн хүүхдүүд их чат бичнэ тэд нар болохоор би та хэдийнхэн хэлсэн энэ түүх нэвтрүүлгүүдийг үзээд багштайгаа маргалдаг гэдэг багш нь болохоор бүр заримдаа нэвтрүүлгүүдээр ингээд хичээл дээр ингээд нэг манай нэвтрүүлгүүдийг тавиад тэдэс технологиг нь үзүүлж байгаа тэрнийхээ дагуу сурагчтай ажиллуулад нөгөө сурагчт нь гарч ирээд би надад нэвтрүүлгийг чи ингэж үзсэн энэ дээр ийм юм ярьж идэ тийм юм ийм юм өгөөд багштайгаа хүртэл ингэж одоо мэтгэлцэх хэмжээний ийм зүйлүүд их болдог гинэ. За тэгээд энэ болгон маань манай Маратхан багшийн бас ач гавьяа юм талархснаа илэрхийлье. Баярлалаа. За баярлалаа. Сая айгуу гой санаа хэлж штэ. Би бас ингээд нэвтрүүлэг дээр ингээд нэвтрүүлгээ бас ингээд ангидаа ингээд сурагч нартаа үзүүлнэ штэ. Үзүүлээд хамгийн гол нь шууд одоо ингээд те яр гэхээсээ илүүтэйгээр эндээс юу ойлгосон, ямар гаргалгаа байна те чи юу гэж бодож байна гэдэг ч юм иймэрхүү ингээд дунд нь ингээд мэтгэлцээ маягаар явчаар хөвдөж маш дуртай болсон түүхийнхээ хичээл гэх мэтлээ. Маш олон ийм сайхан сэтгэлийн комент те чатууд ирдэг шүү. Тэр болгомоор манай Маратхан багшийн бас ач гавьяа яхахгүй. За нэвтрүүлгийн маань ивент тэтгэгчээр спортын хувцсыг Америкаас Заяа спорт шоп хамт олон маань ажиллалаа. Мэдээж өнөөдрийн нэвтрүүлгийг танд Америк сургуулийн түүхийн багш Маратхан бэлтгэн өргөсөн. Танд баярлалаа. За баярлалаа. За дараагийн дугаараар уулзъя. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудтай баярлалаа. Одмондэр сувг нь энэ мэдчлэн таны мэдхүйн мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх нь үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Жилдээ ганцхан удаа 100,000 төгрөгөөр биднийг дэмжснээр
шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Од мөндөр нэр дээрх Удаагийн банкны данс байгаа 4191 тэг 4518. Та 100,000 төгрөгөө шилжүүлэхдээ гүйлгийн утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100,000 төгрөг хандалснаар Од мөндөр сувгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан, танин мэдхгүй Монголд ялах болтугай.